Сайн байцгаана өнөөдөр 3 дугаар хичээл бүгдээрээ хамтдаа Солонгос хэлний дэвсгэр үсгийн талаар авч үзцгээе. Дэвсгэр үсэг гэж юу вэ? Дэвсгэр үсгийг солонгосоор патчин гэж хэлдэг. За та бүхэн санаж байгаа ах төрөчийн өмнөх хичээлдэр бид нэг үг хэдэн үеэс ч бүтэж болно гэж үзсэн. Тийм ээ? Тухайн үеийг бүтээж буй хэлбэр хоёр янз л байдаг гэсэн. Жишээлбэл одоо энд өгөгдсөн үгнүүдээс харахад сан, уул гэсэн үг. Пи, бороо гэсэн. Та бүхэн сайн санаж байгааз бороо, уул, бороо гэсэн энэ хоёр үгийн хувьд аваад үзэх юм бол уул гэдэг үг нь гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч гэсэн хэлбэрээс бүтсэн байна. Гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч, тийм үү? За тэгвэл бороо буюу пи гэдэг үгийн хувьд аваад үзье. Пи гэдэг үг нь гийгүүлэгч, их шиг гэсэн үеэс бүтсэн байна, тийм ээ? Гийгүүлэгч, их шиг. За тэгвэл сан буюу уул гэдэг үгийг аваад үзэхэд гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч гэсэн хэлбэрээс бүтсэн байна. Тэгвэл энэ гийгүүлэгч, энэ доор бичсэн энэ гийгүүлэгч буюу энэ гийгүүлэгч юу болох нь вэ? Дэвсгэр үсэг гэж маань энийг хэлээд байна. За энэ дэвсгэр үсэг. За тэгвэл өөр жишээ аваад үзье л да. Жишээлбэл хангук гэсэн үг байна. Хангук. Тийм ээ? Монгол гэсэн үг байна. Хангук, монгол. Хангук гэх юм бол солонгос гэсэн үг. Монгол гэх юм бол монгол гэсэн үг байна. За тэгвэл солонгос, монгол гэсэн энэ үгнүүдээс аваад үзэх юм бол энэ хиэдэн тийм ээ? Энэ нэг үг үе байна да. Гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч гэсэн нэг үе байна. Энэ нэг үеийн сүүлийн энэ дэвсгэр болж орж байгаа, доор орж байгаа энэ гийгүүлэгчийг дэвсгэр үсэг гэж байна шүү дээ, тийм ээ? За гүг гэсэн энэ үеийг аваад үзье. Гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч гэсэн хэлбэрээс бүтсэн үе. Энэ сүүлчийн энэ гийгүүлэгчийг дэвсгэр үсэг гэж хэлдэг байх нь. За монгол гэдэг үгийн хувьд ч гэсэн аваад үзье. Монгол гэсэн утгатай үг, тийм ээ? Гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч гэсэн хэлбэрээс бүтсэн үе байна. Тэгвэл энэ доор орсон энэ гийгүүлэгчийг дэвсгэр үсэг байх нь шүү дээ. Гүл гэсэн үеийг гэсэн аваад үзэх юм бол гийгүүлэгч, их шиг гийгүүлэгч гэсэн хэлбэрээс бүтсэн байна. Доор орсон энэ гийгүүлэгчийг дэвсгэр үсэг гэдэг байх нэ. За хангук гэдэг үгэнд тэгвэл хоёр дэвсгэр үсэг байх нь шүү дээ. Хан нэг үе, гуг гэдэг нэг үе, хан энэ дэвсгэр үсэг, гуг гэдэг энэ дэвсгэр үсэг байх нь. Монгол гэдэгт ч гэсэн мөн гэдэг үеийн дэвсгэр орсон дэвсгэр үсэг ли, гуй гэдэг үеийн дэвсгэр үсэг нь ли байх нэ. Хангук, солонгос, монгол, монгол байх нь. Хангук, монгол, хан тийм ээ? Гуг, мөн. За энийг сайн санаж байгаа зүмөрөө хэлний үзүүрийн энэ болон хэлний угийн энэ бас энд явж шүү дээ. Тэрийг сайн хараараа. Хан үеэр нь тастаад идэх хан гуг байх нь тийм ээ? Хан хэлний үзүүрийн энэ байх нь. Мөн гуй байхад мөн хэлний угийн энэ дэвсгэр үсэг болж оржээ. За тэгвэл ямар гийгүүлэгчүүд байдаг вүлээ? Тэр гийгүүлэгчүүд ямар гийгүүлэгч дэвсгэр үсэг болж ордог. Тэрний дуудлага нь ямар байх талаар сүмээр хамтдаа үзцгээе. Дэвсгэр үсэгнүүд. За энэ чинээс үзэх юм бол 16 дэвсгэр үсэг байгаа. 16 дэвсгэр үсэг. Энд 2 байна, энд хэд байна? 6 7 байна, энд 3 байна, энд ингээд нэг нэгээрээ байна, тийм үү? Эдгээр дэвсгэр 16 дэвсгэр үсэг 7 янзаар дуудагддаг байх нэ. 16 дэвсгэр үсгийг 7 янзаар дууддаг. За жишээлбэл энэ хоёр гийгүүлэгч дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд пибээр дуудагддаг байх нэ. За жишээ үзье. Жишээ ид. Энэ ойлгомжтой. Би дэвсгэр үсэг болж орсон учраас ид. Тийм ээ? Жи. Энэ ч гэсэн пиб дэвсгэр үсэг болсон учраас бэгээр дуудаж чинь жид. Сүп. Энэ ч гэсэн би пи боловч тийм ээ? Пи боловч энэ штэ тийм ээ?
дэвсгэр үсэг P бүдэг гийгүүлэгч дэвсгэр үсэг болж орох тохиолдолд P-бээр дуудагдана гэсэн дүрм байж дээ. Тэр дүрмийн дагуу сүв ив жив сүв байх нэ. За тэгвэл энэ 7 гийгүүлэгч дэвсгэр үсэг болж орох тохиолдолд юугаар дуудагдах вэ? Дийгэд тэр дуудагддаг байх нэ. Аль нь ч байсан тийм ээ. Энэ 7 гийгүүлэгчийн одоо жишээлбэл энд шиуд байна, сан шиуд байна, тийм ээ? Чид байна, чид байна. Эдгээр гийгүүлэгч дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд дийгдэр дуудагдана. Аль нь ч байсан дийгдэр дуудагдана шүү дээ. За жишээлбэл нэг бол энэ шиуд орсон учраас ус гэж уншихгүй нэ шүү дээ. Ууд. За энд жид дэвсгэр үсэг болж орсон байна тийм үү? Жид дэвсгэр үсэг болж орсон байна. Энийг над гэж уншихгүй нэ шүү дээ. Над. Ууд. Над. За энд чид дэвсгэр үсэг болж орсон байна. Энийг тэгэхээр гуч гэж уншихгүй нэ тийм үү? Гуд. Яагаад? Эднэр энэ үсэгнүүд дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд дээр дуудана гэсэн учраас ууд, над, гуд гэж дуудах нэ. Ууд, над, гуд. За, тэрний дараач яа. Энэ 3 гийгүүлэгч давхар киог, дан киог, давхар киог, киог тийм үү? Энэ 3 гийгүүлэгч дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд аль нь ч байсан киог болж дуудагдах нь. За жишээлбэл яг, паг, пуо, яг, паг, пуок гэхгүй нэ шүү дээ тийм ээ? Пуок гэх юм. За тэрний дараачаар мим гийгүүлэгч дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд мимээр дуудагдана. Пом, ким, пам. Пом, ким, пам. За, мин үсэг дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд мин болж дуудагдана. Жишээлбэл нүн, сан, чон. Нүн, сан, чон. За, тэрний дараачаар иен гэдэг тийм ээ? Хэлний үзүүрийн хэлний уучлаарай хэлний угийн ин тийм ээ? Монголоор гэж дуудагддаг шүү дээ. Энэ дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд яах нь вэ? Кан, кун, пан. Кан, кун, пан. Гэнэ шүү дээ. За, лир гэсэн энэ үсэг дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд нэлээр дуудагдах нэ. Май. Монгол хэлний ил үсэг бол биш байна. Тийм ил авиа бол биш. Ил үсгийн авиа бол биш байх нэ. Мал бол биш байх нэ шүү дээ. Май. Манай монгол хэлний ил үсгийн авиаг бодвол хоошо хэлэгдэж байна тийм ээ. Май. Хэлний үзүүр тагнаандаа шүргэж очиж толж хэлэгдэж байна. Май. Хэлний үзүүрээ тагнаандаа наагаад май гэнэ шүү дээ. Пай. За, май, пай, тай. За, жишээ өгнүүдийн цөмөр хамтдаа дахиад нэг уншицгаая. Ид, жид, сүп. За, дахиад ид, жид, сүп. Ууд, над, гуд. За, давхар игшгийн талаар бид нар түрүү шийдвэрлэлээр үтсэн байгаа. Тэгэхээр тэр гуд гэнэ шүү дээ. Гуд, тийм ээ? Гуд. За, дахиад уншия. Ууд, над, гуд. За энэ дээр яг, паг, пуо. За энийг пом, ким, пам. За тэрний дараачих нүн, сан, чон. За тэрний дараачих кан, кун, пан. За тэрний дараачих май, пай, тай. За бидний энэ чинээс анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр зэрэг бидний хувьд бол энэ нийгэм гийгүүл тухайн дэвс эдгээр сүүлдийн одоо энэ
гээгүүлэгч дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд өөрийн тэр гээгүүлэгч өөрийнхөө авиагаар дуудагдж байгаа тохиолдолд бол амархан байх нь тийм ээ. Пом, ким, пам, нүн, сан, чон, 강, 공, 방, 말, 발, 달. эдгээрийг уншихад бол та бүхэнд төвхтөө биш байгаа болов гэж бодож байна. Хамгийн бидний анхаарах ёстой зүйл юу вэ гэхээр энэний гурван энэ хүс ногтонд орсон гээгүүлэгчүүдийн хувьд сайн анхаарах хэрэгтэй байна. P энэ дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд P-ээр дуудагдсан жишээлбэл сүп тийм ээ. Тэгээд эдгээр гээгүүлэгч нар дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд T-гээр дуудагдсан шүүтэй шүү гэдгийг бол сайн анзаарч анхаарч дуудах хэрэгтэй байх нэ. За тэгвэл тэрний дараачих дэвсгэр үсэг орсон өгнүүдийг цөмөр хамтдаа уншицгаая. Дагаад хэлээрэй. Жип, 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 жип. Юу лээ? Гэр гэдгийг жип гэдэг байна. Гэр. Одоо манай гэр гэх жишээтэй. Тэгэх юм бол жип, тийм ээ? Үрий жип, жип. За навчиг ip. За эсийн тог ааху. За дахиад эхнээс нь хэлье. Цөмөрө давтаад хэлцгээгээрэй. Жип, ip, ааху. Бэ. Энэ жип юу ам хамхитж ирж байна да тийм ээ. Жип, ip, ааху. За тэгээ дараачих. Энэ юу вэ? Баавга. 곰, шүн, пам. За хүүхдээ төрсний ээж явж байна. Энэ ээжийг юу гэдэг байх нэ? 엄마. Жохон хүүхэд ээжигээ дуудахтаа. Энэ жохон ч хэлдэггүй бид нэр ээжтэй бол хизээ хүүхэд хэвээрэл байдаг шүү дээ. Тийм учраас хүүхэд бол ээжигээ дуудахтаа 엄마 гэдэг. Энэ 엄마. За уулыг юу гэдэг вэ? 산. За тэрний зараачих манду гэж юу гэсэн үг байх нэ? Манду энэ юуны зураг юм болоо? Бууз, банштай төстэй юм уу да тийм ээ? За тэгээ бидний идэх дуртай хоол бууз, банш, хуушур гэдэг тийм ээ? Тэр бүхний нийтлэг нэрийг манду гэж хэлж болно. Манду гэх юм бол дотор нь бид нар бол маха хийж иддэг шүү дээ. Маха хийгээд тэрийг давс хуужраар амтлаад сангина хийгээд ингээд амтлаад иддэг бол солонгос хүмүүс бол манду махны оронд ногоо яг гахаа мах жоохон орох тохиолдол байдаг, үхрийн мах бас хийх тохиолдол байх нь байдаг. Гэхдээ маш бага хийдэг. Хөвчл ногоо хийгээд амтлсан. Тэгээд шараад ч юм уу, жигнэд ч юм уу иддэг хоолыг манду гэдгээ. За үсэн гэх юм бол шүхрийг үсэн гэдэг байна. За тэрний дараачаар 책 ном 미국 아메리카 미국 국 부엌 галтгоо гэсэн үг байна. 부엌 энэ галтгооны баахан хэрэгслүүд байна да тийм ээ. галтгоо 부엌 гэдэг баахан нь 부엌. За энэ хоёр хүн голын хэрэг дээр загсарч байгаа юм болоо да. За голыг юу гэдэг вэ? 강. За бөмбөг. Хичээл дээр гарч ирсэн тийм ээ. гум. За цүнхийг юу гэнэ? 가방. За энэ дэр сайн анхаараарай. гэсэн хэлний угийн хэлэгдэж байна тийм ээ. 간. сайн ялгаж сонсож байгаад эхнийх нь бол 간 гэх юм бол хэлний үзүүрийн 강 гэх юм бол хэлний угийн гэдэг 강, 공, 가방. За тэрний дараач. галыг юу гэдэг вэ? 불. усыг юу гэдэг вэ? 물. 머리г юу гэдэг вэ? 말. 일. монгол хэлний ил аваа бол биш шүү дээ. 말 биш тийм ээ. 말, 물, 불. 자, тэрний дараачаар
шиуд бачин болж орсон үгнүүд байна тийм ээ. За энийг яаж унших ёстой вэ? Ус гэж унших уу? Мас гэж хэлэх үү? Körс гэх үү? Үгүй тийм ээ. Яаж хэлэх ёстой вэ? Эдгээр үсгнүүд гэгүүлэгч үсгнүүд шүү дээ. Дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд дэгээр хэлэгдэнэ гэсэн тийм үү? Уд мат köröd уд мат köröd гэсэн тийм ээ. За тэгвэл чиэд энд чиэд байна, энд чиэд байна, энд бас чиэд байна. Дэвсгэр үсэг болж орсон тохиолдолд юу болох нэ? Над гэсэн шүү дээ. Над уд пит гэсэн тийм ээ. Пит. За энд Т дэвсгэр үсэг болж орсон байна. Т дэвсгэр үсэг болж орох тохиолдолд бас юугаар хэлнэ лээ? Дигд дээр дуудана гэсэн pakkat мид пат тийм. За эхнээс нь дахиад үзье. Уд гэх юм бол хувцас гэсэн үг байна. Мад гэх юм бол амт гэсэн үг байна. Амт. Мад амттай гэвэл юу гэх нь? Машидта. Мад амт гэсэн үг байна. Körид гэх юм бол аяг тавгийг körид гэх юм байна тийм ээ. За над гэх юм бол өдөр гэсэн үг байна. Өдөр ар гарч байгаа учраас өдөр байна. Гуд цэцэг гуд. За гэрэл энэ юу ширээний чийдэнг хэлж байгаа юм бол биш шүү. Гэрлийн хэлж байгаа. Гэрлийг пит. За энэ үгэд салуур дээр гадаа салуур дээр тоглож байна. Тэгвэл гадаа гэх нэ pakkat. За энэ шатны доор нэг юм байгаад байна тийм ээ. Тэр доор гэдэг юу? Мид. За энэ пат гэх юм бол тариан талбай байна. Тариан талбай пат гэх нэ. За тэгвэл дэвсгэр үсгийн хойноос эгшгээр хийсэн нөхцөл залгагдах тохиолдолд яаж унших ёстой вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэг тохиолдолд за жишээлбэл эндээс харъя л да. Чек гэдэг үг чинь ямар үг гэлээ? Ном гэсэн үг тийм ээ. Ном гэсэн утгатай үг. Тэрэн дээр и гэсэн нөхцөл залгасан байна. Тэгэх юм бол чеги болсон байна. Энийг уншихдаа чек и гэж уншихгүй нэ штэ. Чеги гэж унших нь. Чеги. Энд хэрхэн яаж уншихыг энд тэмдэглэж өгсөн байна тийм ээ. Чеги. Энэ дэвсгэр үсэг маань шууд дараагийнхаа үе рүү шилжиж уншигддаг байх нь штэ. Чеги. Чек гэдэг үгийн хойно и залгагдсан байна. Чеги. Энийг уншихдаа чек и шүү. Дахин давтан хэлэхэд чеги. За давтаад хэлээрэй. Чеги. За тэрний дараач мигук гэсэн үг байна. Мигук. Америк гэсэн үг тийм үү? Тэрэн дээр эсог залгая. Мигукгээс болжээ. За тэгэхээр энэ дэвсгэр үсэг болж орсон гээгүүлэгч шууд дараагийн үе рүү шилжиж уншигддаг байх нь шүү дээ. Уншигдах буюу дуудагдах та тэгэж дуудагддаг байх нэ. За иб гэх юм бол ам гэсэн үг. Иб гэсэн ам гэдэг үгэн дээр и гэсэн нөхцөл залгаж иби гэх нэ. Иб и гэж уншихгүй иби гэж хэлэх нэ. Иби. За игод гэсэн үг байна тийм ээ. Игод энэ гэсэн үг. Энэ гэсэн үгэн дээр и гэсэн нөхцөлийг залгасан байна. Тэгвэл юу болох нь? Игоши болох нь. Энэ чи яхаар юу болж юу? Яхаар игоси биш игоши болчдөг байна вэ? За энэ дээр хэдэн зүйлийг та бүхэнд анхааруулж хэлэхэд энэ шиуд гээгүүлэгчийн дараа и, я, ё, ю орсон тохиолдолд ишээр дууддаг байна. Ишээр. Жишээлбэл игоси биш игоши. Ши. Исэн дараа и ороход ши. Исэн дараа я ороход ша. Исэн дараа ё ороход шо. Исэн дараа ю ороход шу. Исэн дараа ю ороход шу. Шупо гэж тийм ээ. Эдгээр шиудын дараа эдгээр игшигнүүд ороход ишээр дуудаг гэдгийг санах хэрэгтэй байна. За тэрний дараачаар ма гэсэн үг байна.
гэх юм бол хөгжим гэсэн үг тийм үү? Хөгжим гэдэг үгэн дээр 을 гэсэн дагавар залгасан байна. Тэгэх юм бол 음악을 гэсэн. 음악을 гэж унших нь шүү дээ. 음악을. Тэгэхээр энэ үеийн ч гэсэн тийм ээ. Энэ дэвсгэр үсэг болж орсон. Дэвсгэр үсгийн араас их шиг байгаа тохиолдолд шууд маг энэ дэвсгэр үсэг маань хоошоо шилжиж уншигдаад 음악을 болсон байна тийм ээ. Энийг сайн анхаарах хэрэгтэй байх нэ. За тэгвэл өөр жишээнүүдийг цөмөр хамтдаа уншицгаая. 집이. 자, 다가 들려래? 집이. 사람이. 책이. 닫아요. 높아요. 입어요. 책을. 산을. 꽃을. 서점에서. 집에서. 서울에서. 자, 다시 하던 스타일. 집이. 사람이. 책이. 닫아요. 높아요. 입어요. 책을. 산을. 꽃을. 서점에서. 집에서. 서울에서. За ингээд өнөөдөр бүгдээрээ хамтдаа дэвсгэр үсэг гэж юу болов? Дэвсгэр үсгийн дуудлага ямар үсгийг яаж дуудах вэ гэдэг талаар чимээр өвдцгэлээ. Мөн дэвсгэр үсгийн хойноос ихшгээр ихсэн нөхцөл залгах буюу дэвсгэр үсгийн ард ихшгээр ихсэн үе байхад тэрийг яаж унших вэ гэдэг талаар цөмөр хамтдаа үзцгэлээ. За тэгэхээр цөмөрөө гэртээ та бүхэн эдгээр үгнүүдийг дахин уншиж, сонсож давтахыг та бүхнээс хүсэж байна. Баяртай.